За та бүхнийхээ өнөөдөр ямар амгалан айлтгах мэдчлээ. Би ерөнхий сайд Зандарч Тэрнэ байна. За өнөөдөр 2026 оны 1-р сарын 14-ний өдөр лав гараг застай өдрийн мэнд хүргье. За бодорсон засгаад орж байна. Өнтөө үйл болж байна. Сүүлийн өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байхад хөдөөгөө иргэд маань бас өнтөө сайхан үйл болж байна гэж их бэлэг дэмбэлтэй сайхан ерөөлтэй байлаа. За өнөөдрөөс эхлэн бид та бүхэнтэйгээ зэгцрэх хөдөлгөөн нэртэй 7 хоног тутмын яриагаар тогтмол уулзах гэж байна. За яагаад ийм яриаг эхлүүлж байна вэ? Учир нь өнөөдөр нийгэмд худал мэдээлэл их тархаж, ховж живийг зориуд дэвэргэж, иргэдийн хооронд нь иргэдийг төртөө дотроос хагаралдуулах орлого их явж байна гэж хэлэхэд хэсдэггүй байх. Дэлхийд даяарч гисэн өнөөдөр хэмэл оюун ухаанаар удирдуулсан нийгмийн сүлжээ бол хамгийн том эрсдэл боллоо гэж ярьж байна. Тийм учраас ямар шийдвэр гаргаж байна гэдгийг хэвлэлийн хурал телевизийн мэдээгээр биш, төрийн албаны үг хэллэгээр, албан ёсны үг хэллэгээр биш, харин ойлгомжтой зэгцтэй хэлбэрээр шийдвэрийн цаадах учир шалтгааныг нь одоо дэлгэрэнгүй тайлбарлах хэлцэх зорилготой. Тиймээс энэ подкастаар 7 хоног бүр засгийн газрын уралдаанаар бид юу хэлсэн бэ? Хамгийн гол асуудлуудыг энэ иргэдэд яаж нөлөөлөх вэ? Өөрөөр хэлбэл иргэдийн хамгийн их асууж байгаа сэдвүүдэд товч ойлгомжтой зэгцтэй хариулт өгч байх болно. Одоо хөдөө орон нутагт иргэдтэй уулзаа явж хахад, Улаанбаатар ч гэсэн иргэдтэй уулзаа явж хахад иргэд үнэн зөв бодтой мэдээллийг их хүсэмжилдэг болсон байна. Үнэн худал хоёрын хооронд дөрвөн хуруу зайтай гэдэг. Өнөөдрийн зарим шуугианууд зөвхөн нэг талыг барьсан, эсвэл зоригтой, эсвэл тодорхой ашиг сонирхлын бүлэглэлийн үнцгийг харуулсан нэг юм яг үнэн бодтой мэдээллээр иргэд бас цангаж байгаа юм байна. Тийм учраас төр засгийн мэдээллийг бол засгийн газраас мэдээлж байгаа мэдээллүүдийг зөвхөн хэвлэлийн цаг аль бисны мэдээгээр биш, гол асуудлуудыг нь оновчтой өргөхийг бид эрхэмлж байгаа юм аа. За ингээ орон нутгийг зах хязгаар сонсох иргэдээ хамгийн хүртээмжтэй хэлбэр бол энэ радио буюу радио FM буюу орчин үеийнхээр бол подкаст хэлбэр гэж үзлээ. За ингээд өнөөдрийн гол асуудал руу оръё. За нэгдүгээр дүний өсөлтийн асуудлаар. За шударга ус өрөлтөөний зохицуулах газрыг монополи эсрэг газар гэж нэрлэдэг болсон. Энэ талаар мэдээлэл сонслоо. Одоо үнийн өсөлтийг зориуд хөөргөж байгаа, дэврэгж байгаа олон жишээнүүд байгаа. Тэмцэж дараагийн засгийн газрын уралдаанаар үнийн хөөргөдлийн учир шалтгааныг олж тодорхой асуудлуудыг шийдвэрлэж эргэж танилцуулахыг үүргэв. Жишээлбэл махны үн дээр нийслэлийн дүүрэг болгонд аймагуудын махны худалдааг 1/4-3 аймгийн махны худалдааг, хүнсний худалдааг зохион байгуулах шийдвэр гаргалаа. Зам амар байна уу? Эх оронч худалдаа авалтыг дэмжих, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих, үндэснийхээ үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг цагаан сар баяр ёслолоор хэрэгэлдэг байх. Ийм заншил ёсыг нэвтрүүлэх юм чиглэлтэй арга хэмжээнүүдийг төлөвлөж хэрэглэхийг хүнс хөдөө аж ахуйн үйлдвэр яам нийслэлийн удирдлагууд үүрэг болголоо. За энэ бол махны үнийг одоо бууруулах гэж төсөх гээд байгаа биш. Тогтворжуулах гэж л гэж. Малчтаас бага үнээр авдаг, Улаанбаатар хотын иргэдэд өндөр үнэтэй зардаг ийм сүлжээ цөөнх ингэж дамын хэлбэрээр хомсдол үүсгдэг, тэрний өндөр үнэтэй зардаг энэ тогтолцоо гажуудлыг засъя гэж байгаа. Ийм учраас малчтын зах төдийгүй махны зах байна. Бүх дүүргүүдээр аймагт барилгаж ажиллана. Хоёрдугаарт нь одоо бид бас нөөцийн мах гэж ярьсан хэлгээс зайлсхийж сайн чанартай махыг зах зээлд нийлүүлдэг байх. Хамгийн орчин үеийн шаардлага хангасан зойр агуулгыг бэлтгэх. Гэж чанартай махаар иргэдэд хангах ийм чиглэлүүдийг гаргалаа. За энэ хөдөө орон нутагт болохоор одоо чанаргүй бор аптээгдэхүүн, хугацаанд дууссан бор аптээгдэхүүн, өндөр үнэтэй зохиомлоор хөөргөж өсгөж байгаа ийм үзэгдлүүдтэй тэмцэх юм чиглэлийг гаргаж байна. Зарим бор аптээгдэхүүний 3-4 уул зарж байна. Валютын ханш, бензиний үн өсөөг байхад зориудаар нэмж байгаа, хомслоор дамжуулж нэмж байгаа
Ийм сөрөг зөвлөлттэй бол тэмцэж зохицуулах зайлшгүй шаардлагатай. Мэдээ зах зээл дээр бол эрэлт нийлүүлэлтээр зохицуулах ёстой. Гэхдээ улирлын шин чанартай нийлүүлэлтийн хэлбэлзэл, за эрэлтийг давсан нийлүүлэлтээ дутагдсны хомсолт ашигласан үнийн хэлбэлзэл одоо байхгүй доктортой байх ёстой. Энэ бол малчдаа ашигтай, хэрэглэгчтэй ч ашигтай ийм худалдааны сүлжээг бий болгох зорилготой. За ийм учраас худалдааны тухай хуулийг бас боловсруулж засгийн газар дөрвөн мэдүүлэх ийм чиглэлүүдийг гаргалаа. За хоёрдугаарт нь Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар танилцуулга мэдээлэл сонслоо. За Бортегийн орд бол урт хугацаагаар ашиглагдахаар өгсөн байсан одоо эдийн засгийн 5 толгойн бүлэг ордоос эргэлтэнд ороогүй байгаа ганц орд. Ийм учраас Бортегийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ард иргэддээ шууд өргөж өгнө хүртэх. Хамгийн ил тод нээлттэй бас одоо өргөөчтэй хэлбэрээр зохион байгуулахыг үүрэг болгоцоо. За Монголын хувьд бол нэг бод үнэн бий. Монголын нүүрсний экспорт бараг 100% бүгд амт хятад ард улсын зах зээлтэй шууд холбоотой. Өнөөдөр сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, эрчим хүчний шинэ технологид хөрш орнууд маань маш их хөрөнгө оруулж байна. Энэ бол нүүрсний үнцнийг ирээдүйд бууруулна гэсэн үг. Гэхдээ нүүрс маргааш алгуулчихна гэсэн үг биш. Гэхдээ нүүрсний эрэлт, хэрэглээний чиг хандлага өөрчлөгдөж байгааг харуулж байгаа. Одоо Бортегийн орд газрыг төрдөө бүрэн аваад төрийн мэдэлд эдийн засгийн эргэлтэнд оруулаад ард түмэндээ ард иргэдээ бод өргөж өгнө хүртэх. Үүний тулд хамгийн нээлттэй ил тод байдлаар авилга ашиг сонирхлын зөрчилгүйгээр яаж баялагийг ашиглаж болох тийм шин жишгийг тогтоохыг зорж байгаа. Ийм учраас нээлттэй ил тод тендерээр нэг олон түмэнд нээлттэй зарлана. За Бортегийн ордыг бол бид лицензийг Монголын талд 100% үлдэх төрөөс нэгч төгрөг гаргахгүйгээр урьдчилгаа төлбөр авч тэрнийхэн нүр өгөөжийг ард иргэдэд хүртээж Монголын талын гүрдхөр өгөөжийг 50-аас дээш хувь урьдчилгаатай дээр нь одоо татвар ашигт мартмал ашигласны төлбөр байлгийн төр бүрхөр өгөөж авах ийм чиглэлийг гаргалаа. Өнөөдрийн хуралдааны өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хамгийн чухал ажлын нэг бол Ирээд Тинто компанитай их яриа хилцээ байна. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн оны 12 дугаар сард болсон улсын хурлын сонсголын дүнгээр төр хороо маш тодорхой дүгнэлт гаргасан. Товчоор хэлбэл оюутлага орд газраас 34% оногдох ногд ашиг хизээ орж ирэх нь тодорхойгүй. Зардал хэтэрснээс Монголын талын хүрдэх ашиг багассан. Шийдвэр гаргахад Монголын талын оролцоо үндсэндээ бараг байхгүй сул. Санхүүгийн үйл ажиллагаа нь ил тод биш байсан. Ийм учраас засгийн газраас ерөнхий сайдын нэрийн өмнөөс Ирээд Тинто компанид хилцээг дахин нухацтай эхлүүлэх шийдвэр гаргалаа. Энэ хилцээрээр бид саяны дурдсан асуудлуудыг Монгол улсад өргөжтэй болох оюу толгойн орд газрын ашиглалтанд Монгол улсын эрх ашгийг хангуулах ийм шаардлага тавьж байна. Ингэснээр бид 34% ногдол ашиг өгөөж авах хугацааг тодорхой болгоно. Тус компани зардал тооцоог иргэдэд нээлттэй ил тод болгоно. Хөндлөнгийн хэн шалгалт оруулна. Монголын тал зүгээр нэг нэр төдий биш. Чухал шийдвэрийг гаргахад бодиттой дуу хоолой болно. За энэ бол улсын их хурл, засгийн газар ард түмний хяналтыг бий болгоно. Олон нийтийн хяналтын зөвлөлтөй болгоно. Үндсэн хууль болон үндэсний баялагын сангийн зарчмаар ажиллана гэсэн. Ийм зарчим чиглэлийг барьж байна. За хамгийн гол нь засгийн газрын барьж байгаа гол чиглэл бол стратегийн орд газруудын лиценз ашиглалт үр өгөөж энэ лицензийг хэрхэн аваад яаж ашиглаж байгаа талаар хяналт шалгуулт явуулж үндэсний баялагын сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж үр өгөөжийг нь ард түмэнд хүргэх ажлын хэсэг байх болсон. Ерөнхий сайдын 02 тоод албан даалгавар өнгөрсөн оны 7 дугаар сарын 3-ны өдөр засгийн газрын хуралдаанаар үүрэг өгөн гараад нийгмийн шударга хэсгийг хангах үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилтийг хангах юм утгатай одоо албан даалгавар тодорхой үүрэг өгсөн байна. За үүний үр дүнд стратегийн бүх орд газрууд дээр хэн шалгалтын ажил явуулж байна. Нэг талдаа яриа хэлцээ явуулж байна. Энийг одоо баялагын татвартай болно.
баялагын татвартай болсноор энэ баялагын татварын өрөг үүжийг ард иргэдтэй шууд хүртээмжтэй болгох ийм шийдлийг гаргаж стратегийн бүх ордуудад бид шаардлага тавьж яриа хэлцээ явуулж байна. Цагаан сарын өмнө одоо энэ талаар тодорхой шийдэл гаргахаар ажиллаж байна. За тэгээ ер нь товчхондоо бол энэ эмх замбраагүй, хоорондоо уялдаа холбоогүй, үнэн бодиттой биш. Энэ байдлыг эмх замбраагүй байдал, эмх зэгцгүй байдаг ч. Замбраагүй байдлыг эц сулгаж зэгцтэй болгох юм бол, дэг журамтай болгох юм бол улс оронд хөгжил ирнэ. Ийм учраас зэгцрэх хөдөлгөөнийг өрнүүлж байна. Зэгцрэх хөдөлгөөн бол хөгжил юм. Хөгжил өөрөө ч гэсэн зэгцрэх хөдөлгөөн юм. Үнэн бодиттой, зөв мэдээлэлтэй байх явдлыг бид зэгцрэх хөдөлгөөн гэж үзэж инээрээ эхлүүлж байна. За, болох уу? Баярлалаа. Анхаарал тавьсанд баярлалаа.